Худалдаа хөгжлийн банк нь Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багчуудын тав тухтай орчинд сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор 2018 оноос хязгааргүй мөрөөдөл төслөө хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ удаагийн хязгааргүй мөрөөдөл төслөө Монгол улсын консерваторийн хүүхдүүдэд зориулан хэрэгжүүлсэн байна. Монгол улсын консерватори нь Монгол улсын хэмжээнд хүүхдэд бүрэн хэмжээний урлагийн боловсрол олгож, бэлтгэл ангиас докторийн түвшин хүртэл хэмжээнд бэлтгэдэг цорын ганц хөгжмийн дээд байгууллага билээ. Энэхүү төслийн үр дүнд Монгол улсын консерваторт суралцж байгаа 1000 гаруй хүүхэд залууст хүрэх, номын хүртээмж нэмэгдэж, номын санж багш нарын ажлын орчин илүү тав тухтай болж байгаа юм а. Тэгээ манай номын сан бол одоо маш олон ийм нот, ховор мөн одоо Монголын нэрт хөгжмийн зохиолчдын гар бичмэлийг хадгалж яадаг ийм үнэтэй номын сан. Нийтдээ сургууль маань 1400 гаруй оюутан сурагчид одоо суралцж байна. Тэгээ худалдаа хөгжлийн банкныхаа нийт хамт олондоо бид юуны өмнө одоо гүн талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Бүх сургуулийнхаа нийт хамт олон эрдэмтэн багш нар, ажилтан, ажиллагчид, оюутан сурагчид, эцэг эхүүд гэд манайх бол ийм том одоо өнөр өсгөн ийм гэр бүл. Тэгээ хязгааргүй мөрөөдөл гэж энэ сайхан төслийг худалдаа хөгжлийн банкныхан маань санаачлаад одоо олон жил одоо явж байгаа юм байна. Тэгээд энэ удаа бол манай багшийн хөгжлийн төв, манай Ардаг багш мөн одоо Монгол Улсын консерваторийн эрдэмчлэгийн инновацийн албаны дарга доктор Ундраа гэд багш нар маань санаачлаад худалдаа хөгжлийн банкнд хандаад энэхүү сайхан төслийг эхлүүлж байгаад бол консерваторийн захиргааны хувьд бол бид маш их баяртай байна. Хязгааргүй мөрөөдөл төсөл нийт 61 сургууль цэцэрлэгийн 200 мянга гаруй хүүхэд, 10 мянга гаруй багш, сургууль хүмүүжлэгчдийн боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна. Худалдаа хөгжлийн банк цаашид ч тус төслөөр дамжуулан эх орныхоо ирээдүй хойч үе болсон хүүхэд залуусаа дэмжиж ажилласаар байх болно.